Сайн бацхан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Cryptoverse age-ийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За юу вэ? За тайван да. За ингээд техникээр болоо шууд орцоо гэж. За тэгэхээр шууд техник шинжилгээнээс эхлэе гэж бодлоо. За тэгэхээр ерөөхдөө бол одоо альткоинууд дээр шинжилгээгээд явъя. Тэгээд ерөөхдөө комментэн дээр яасан ч альткоин гэж ярьдаг юм дээ гэсэн. За тийм учраас одоо альткоинуудаа илүү дэлгэрэнгүй сайхан яриад явъя гэж бодож байна. За тэгэхээр эхний coin маань за Aptos байгаа. За Aptos-ыг яагаад ярьж байгаа вэ гэхээр сая сүүлд Токио Япон руу яваад за тэн дээр л Aptos-ийн төслийн хүмүүс ирээд төслийн хандлага дэлгэрэнгүй танилцуулга хийжсэн. За тэр үеэр бас мэдээж шинжилгээ оруулж ирсэн. За тэр үед яг ямар хуу байдалтай байсан бэ гэхээр за ерхэд бол дээрээ таацтай доороо шалтгааны иймэрхүү channel дээр бол Aptos орцсон байна. За тэгээ нэг иймэрхүү булж батал үүсч байгаа гэсэн шинжилгээ оруулж ирсэн. За түүнээс хойш ерөнхийдөө бол энэ шинжилгээг харсан хүмүүс бол за ашигласан хүмүүс байвал за мэдээж эндээс батарын сэтрэх үедээ лонг арилжаанд орч чадсан болов гэж найдаж байна. За хэрвээ ороогүй байгаа бол одоо бас айгүй түн дажгүй дүр зурагтай байгаа. За ингээд ерөнхийдөө өнгөрсөн түүх харах юм бол булж батарны яваад шистэрсэн, булж батарны шистэр явж явахдаа доош шистэх магадaltaй батарн буюу bearish батарн үүсээд доош шистэрсэн. За тэгэхээр доош шистрээд хүчтэй уналтын үлгэн орж ирсэн ч гэсэн за доороо энд хэд гэсэн төвш байна. За 11 гэсэн ханшин дээр 11 гэсэн доллар дээр л нэлээдгүй спорт байгаад байна. За мөн дээшээ харах юм бол за дээрээ нэг иймэрхүү нэг 13 орчим дээр тааз байсан. Тааз маань эргээд шал болж исэн. За одоо ингээ харуул хэдүүлээ энэ юу харагдана гэсэн үг. Шал тааз солигдох буюу за ингэх юм бол мэдээж дээшээ чиглэлийг бол бидэрт илүү магадлалаар өгч идэг бол за доошоо чиглэл нь өөрөө ийм байх магадлалтай байдаг. Ингээд шал маань өөрөө тааз болж идэг. За эсэргээрээ явах юм бол тааз болж исэн цэг маань өөрөө шал болоод одоо спорт болж чаднаа гэж ойлгож болдог. За тэгэхээр одоо л яг тиймэрхүү момент үүсээд 15 руу оруулаад сайхан татаад харах юм бол том таазсан цэгдээ шистэрчсэн гоё bull back за дээр нь бас гоё bullish pattern үүсээд одоо ихэд нэстрэлтийн хөдөлгөөн орж ирж гинэ удаа гэж харж байна. Тэгэхээр ихэд бол яг миний хувьд бол эндээс long арилжаанд орчихсон яваа. За тэгэхээр энэ дугаар ороход хаана явж байгааг бол мэдэхгүй байна. Тэгэхээр магадгүй энэ дээрээ дахиж ирээд аваад спорт аваад дахиад нэг иймэрхүү bullish pattern томоор бүр зурж магадгүй шүү дээ. Энэ pattern чинь ингээд юу гэж юм вэхээр ингээд үүсээд дахиад энэ дээр ийм том bullish pattern зурж магадгүй. За тэрвээ ийм том bullish pattern зурх юм бол эцсээрээ дахиад энэ support resistance болж байгаа зооноосоо дэше long арилжаанд оруулаад ээжгүй. За ингээд ихэд арилжааны 3 оролтоо хий явчихна. За stretchless through entry. За through entry хийж байгаа бол паттерны доор stop loss-о тавиад дэше мэдээж энийг эрсдлүүлж байгаа энэсээ 3 дахиад хэмжээний ашгийг олох маягтай арилжаа хийвэл зүгээр. За магадгүй хөлөө гэвэл дахиад энэ дээрээс ирээд price action буюу за эндээс ирэхэд ингээд доош онохгүй энэ дээрээ ингээд support аваад байвал за эндээс нэг арилжааны оролтыг боломжийг гарч болж байна. За эсвэл за магадгүй энэ том паттерн үүслэх гэх юм бол паттерны доороос risk entry хийж болж байна. За иймэрхүү байдлаар оролтуудыг хийгээд явах бүрэн боломжтой харагдаад байгаа. За Arbitrum бас тун дайжгүй зоон дээр буцаа гараад ирчихсэн байна. За ингээ харах юм бол за ерөнхийдөө хэсэн цагаас ахуулаад том шал байсан. За нэг алдсан, алдаад эргээд ирэхдээ буцаа тааз болж исэн. Тааз болоод буцаад амар хүчтэй унсан. За түүнээс хойш ерөнхийдөө бол нилээдгүй уналтын хөдөлгөөнтэй байжгаад за эргээд хитээр маань нилээдгүй өсөлтийн хөдөлгөөн орж ирсний дараагаар за Arbitrum бас дагаад хөдөлгөөнд орж эхэлсэн байгаа. За тэгээ харах юм бол түрүүний нөгөө тайлбарлсан шал тааз одоо ингээ шал болж эхэлж. Тэгэхээр магадгүй эндээс дэш өсөлтийн хөдөлгөөн орж магадгүй болов гэсэн бодолтой бол байгаа. За гэхдээ Arbitrum дээр оролт хийхэд тулд би хүлээж байгаа зүйл нь юу вэ гэхээр за түрүүний Aptos дээр бол илүү гоё паттерн үүсчихсэн байсан шүү дээ. За Arbitrum дээр бол иймэрхүү паттерн бол үүсэж харж байна тийм үү. За магадгүй энэ паттерн маань доошоос trade унахта нэг иймэрхүү bullish паттерн үүсэх юм бол эндээс арилжааны оролт хийх бүрэн боломжтой юм бол гэж хараад байгаа. За энэ шар зураас бол ерөнхийдөө миний авсан дундаж ханш байгаад байгаа. Тэгэхээр би одоо ер нь бол нэлээдгүй алдагдaltaй байж байгаа. Одоо ерөнхийдөө Arbitrum дээр нэг жоохон жигсэн ашигтай болж эхэлж байна. Тэгэхээр магадгүй Arbitrum одоо эндээс дахиад энэ дээр ингээд спорт аваад байвал эндээс тийш long арилжаа хийвэл дэжгүй болов гэсэн бодолтой бол байгаа. За Атмын хувьд бас л ерөнхийдөө бол
харах юм бол маш том спорт зооныхан дээр гараад ирсэн. Гой pullback хөдөлгөөн орж ирээд pullback хөдөлгөөн дээрээс ерөөхдөө шууд эсэргүүцлийн хөдөлгөөн аваа шууд өсөлтийн хөдөлгөөндөөс ороод ирчихсэн. За ингээ 15 метр руу татаад харах юм бол бас дайггүй боломжтой нүсэж байгаа. Дээрээ тааз шал. За магадгүй паттерн дээшээс тэрх юм бол за энэ импульс хөдөлгөөн дараагийн импульс хөдөлгөөн болоод ороод ирч магадгүй. Тэгэхээр за энэ дугаар ороход магадгүй дахиад доошо паттернаа шалгаад дахиад шалан дээрээсээ price action үзүүлээд авах юм бол за эндээс long арилжаа хийх бас дайггүй боломж байгаа болов уу гэж харж байна. За мэдээж доороос long арилжаанд орохын давуу тал нь юу гэхээр stop loss-ыг аяа бага тавьж өгөөд дээшийг бол эрсдэл өгөөж харьцаа маань илүү гоё болж ирдэг. За squat паттерны дээр тавиад паттерныхаа доор stop loss тавьж өгөх юм бол за эрсдэл өгөөж харьцаа мэдээж дөрмөөрөө бол мэдээж илүү байх ёстой. За тэгтээ арай илүү их эрсдлийг хүлээж идэг гэдгээр бас өөр ингэсэн онцлог талуудтай байдаг ба шүү. За BNB-г бас гоё bullish паттерн үүсчихсэн. За тэгтээ BNB дээр анхаарах зүйл нь юу вэ гэхээр all time high хийгээд явж байгаа. Үүнээс дээш бол ерөнхийдөө тааз байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө одоо эндээс шинэ ханшийн түүх бүтэд явах нэ гэж бодож байна. Тэгэхээр том таазан дээр буюу all time high дээр ямар хөө дүр үзүүлсэн бэ гэхээр тааз болоод хүчтэй үнэлтийн хөдөлгөөнд орж ирдэг байсан. За энэ дээр бол мэдээж дээшээс стрээд гараад ирчихсэн байна. За мэдээж анхаарах хэрэгтэй зүйл юу гэхээр энэ нэмэрхүү доошос магадaltaй паттерн үүсэт байгаа. За тэгтээ дөрвөн нуур дээр хэлжсэн шүү дээ. За энэ паттерны хаашаас тэрдэг магадaltaй вэ гэж асуух юм бол бидээшээ гэж хэлнэ. За тэгтээ иймэрхүү дээшээс тэрх магадaltaй паттерн үүсэж хагаад нэг доошос тэрхээр ерөнхийдөө нэлийн шок юм уу хүчтэй импульс хөдөлгөөн орж ирэх гээд байдаг. За энэ маань өөрөөс доошоос тэрдэг паттерн дээр харах юм бол за нэг доошоос тэрдэг паттерн байна гэх юм бол за мэдээж дээшээс тэрчгээр нэлээд хүчтэй импульс хөдөлгөөн буюу орж ирчих гээд байдаг талтай. За тэгэхээр энэ магадгүй би бол BNB дээр нэг хүчтэй импульс хөдөлгөөн ороод ирээсэй гэсэн бодолтой бол байгаа. Тэгээ бас BNB дээр анхааруулж гоё хэлэх зүйл нэг юм бол за хэрвээ BNB хоол хийдэг бол Binance дээр stake хийх юм бол одоо шинээр гарч иж байгаа launch pool, airdrop зэрэгс бүгднгээс нь бас хөрхөө өгөөж хүртээд явах боломжтой гэдэг тийм хөрөнгө оруулалт дээрээс л учраас за магадгүй бас BNB spot wallet-анд хадгалаад хоол хийж явах дайггүй coin шүү гэж зөвлөгөө өгмөр байна. За мэдээж авахгүй нь таны шийдвэр учраас мэдээж эрсдлээ өөрсдөө дааж арилжаанд оролцоорой. За XRP-г түрүү 7 хоногт юу гэж таамаг гаргасан бэ гэхээр за энэ нэг иймэрхүү bullish pattern байна. Дээшээс тэр чинь гоё long гэжсэн. За эндээс long арилжаанд ороод ерөөдөө break even-аар гарчихсан ба. Яагаад гэвэл за TP-г би энэ дээр харж ирсэн. Яагаад гэвэл паттерны гэсэн зэг дээр хүрээд ирэх болов гэжсэн боловч. За төдийлөн хурж ирэлгүйгээр break even аваад ашиггүй гарсан гэсэн үг. За тэгэхээр одоо харж байгаа зүйл нь юу вэ гэхээр за нэг устгах. За одоо харж байгаа зүйл нь юу гэхээр маш гоё bullish pattern үүсэж байгаа. За нэлээдгүй өндөр өсөлтийг XRP үзүүлээд байсан. За мэдээж ханш бол мэдээж те импульс хөдөлгөөн, correction хөдөлгөөн, импульс, correction, импульс дараагийн correction. За мэдээж одоо томоохон correction орж байгаа учраас дараагийн импульс хөдөлгөөн энд орж ирэх бүрэн магадaltaй гэж хараад байгаа. За тэгтээ би анхлаа арилжаа хийж байгаа. За магадгүй ойрд futures арилжаанд жоохон trauma аваад байгаа бол аль болох futures trade хийхгүйгээр спотоор dollar cost average буюу багаар худалдаж аваад ханшин хэд байгаа нь хамаагүй тогтмол байдлаар худалдаж аваад одоо мэдээж урт хугацаанд ашигтай байхыг хүсэж байгаа. Тийм учраас богино хэмжээнд одоо маш хурдан ашиг хийнэ гэсэн тийм бодолтой бол арилжаа бол одоохондоо бол хийгээд хэрэггүй хаа гэж бодож байна. За одоо энэ дээр би сэрүүлэг бол энэ дээр тавьсан ба. Яагаад энэ сэрүүлэг тавьсан бэ гэхээр за том bullish pattern дээш сэтгэрлэн дээр сэрүүлэг тавьсан. За энэс дээшээс тэрчих юм бол дээшээ long арилжаа. За мэдээж ийм том паттерн дээр бол энэ паттерны доор stop loss 50 гэж бол байхгүй. Тэгэхээр харж байгаад энэ нэг жижигхэн гоё bullish pattern бас жижигхэн шал үүсэдэг шүү дээ. Тэгэхээр энэний доор stop loss тавьж байгаад дээшээ long арилжаа буюу за long арилжааны TP-г яаж тооцоолох вэ? За магадгүй энэ импульс хөдөлгөөн иш ороод ирвэл за нэг ингэсгээд байдлаар мэдээж swing арилжаа маягтай зүйл хийх дуртай гэдгийг бол ойлгож байгаа. Тэгэхээр богино цагийн арилжаа хийж байгаа бол бас өөрөөсдийнхөө баг цаг руу оруулж аваад хараарай гэж хүсмээр. За магадгүй XRP өөдрөгөр харуул иймэрхүү өсөлтийн байдлаар хөдөлгөөн орчих бүрэн боломжтой харагдаад байгаа. За Solana-гийн хувьд Solana бас л гоё том bullish pattern үүсэж байгаа. Дээрээ тааз одоо энэ дэрт байна. Доороо шал дахиад шал. Хүчтэй уналтын хөдөлгөөн орж ирсэн. За ингээд татаад харах юм бол
За энэ орчин буюу за нэг 206 гэсэн ханшийг бол хүмүүс бол хангалттай амтхан байна гэж үзээд байгаа учраас маш өндөр худалдаа авалтуудаас орж ирээд хүчтэй уналтын хөдөлгөөний үйл эсэргүүцээ буцаад төсөлтийн хөдөлгөөн бол ороод ирчихсэн байгааг л харж байна тийм үү. За тэгэхээр одоо нэг эндээс иймэрхүү паттерн үүсэж байна уу да. За мэдээж одоо баг цаг руу орох юм бол мэдээж хаяр хай явж байгаа. За ингээ харах юм энэ дээр л жоох хэрэгцээтэй зүйлүүд бол байна. Тэгэхээр мэдээж солоног ажиллаж байгаад за эсвэл энэ паттерн гоё булштай байна. Гэх юм бол энд high энэ low дахиад higher дахиад lower гэдэг иймэрхүү байдлаар харж болж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол мэдээж миний хувьд бол мэдээж бүгдэн дээр нэг өөдрөг төсөөлтөй байгаа. За одоо яагаад гэвэл биткойн бол 100k гэдэг түвшин дээр бол мэдээж ирээд хангалттай бүр тогтоод энэ дээр бол нэлээд байгаад байна. За тийм учраас ерөнхийдөө бол одоо хүмүүс баг зэргийн бас all time high дээр нь ашиг авсан хүмүүс байвал за тэр хүмүүс маань мэдээж өөр жижиг зүйлүүд рүү хөрөнгө оруулалт хийгээд яваад байвал за мэдээж mid cap буюу за дундаж альткойны бас сизон эхлэх магадaltaй гэж хараад байгаа учраас альткойныг илүү яриад байгаа шүү. За Polygon дээр юм ярихээр за Matic маань өөрөө Pol болоод нэрээ өөрчилчихсэн тийм дата бол харьцангуй бага байна. За тийм учраас Polygon дээр бол айхтар яриад ах зүйл бол том цагаар ингээ харах юм бол зүгээр доороо нэг иймэрхүү trend line supportтай л харьцаад явж байна. Тэгэхээр энийг бол цаашаа ямар хөө төв өгүүлэх нэ гэвэл яг сайн бол дата бол хангалттай байхгүй байна. За За энэ дээр хангалттай юм алах дөө. Ziggy-Sync. За энэ дээр нөгөө нэг түрүүчийн ярьжсэн жишээ харагч чинь тий. Доошоос тэр магадaltaй паттерн маань за магадлалынхаа онолоор буруу стрэх юм бол хүчтэй өсөлттэй үлгэн ороод ирдгээ гэдэг энэ жишээ бол одоо энэ байна тийм үү. За ингээ харуул таад ингээд маш гоё цэвэрхэн шал байсан. Шал доошоо нэг fake out явсан. Дахиад шал. За энэ ерөөхдөө доошоос магадaltaй гэж харж ирсэн бол за дээшээс тэрхээр ерөнхийдөө ямар хөө өндөр хэмжээний өсөлттэй үлгэн огцом орж иж байгаа чинь тийм үү. Тэгэхээр паттерн буруу стрэх юм бол нэг иймэрхүү байдлаар хөлгөн бол орж ирэх магадaltaй байдаг. За тэгэхээр энийг бол энэ дээр харуулъя гэж бодсон. За биткойн доминанс үед за хэдүүлээ гаргасан таамаг бол маш дайггүй явсан. За тэгтээ энд доошоос тэрчээд буцаад pullback маягийн хөдөлгөөнд ороод ирсэн. За daily дээр харж байгаа гэдгийг ойлгоорой. За эндээс магадгүй энэ candle маань доороо хаагдах юм бол за энийг дэжгөө fake out-тай pullback хөдөлгөөн байна гэж үзээд за дараагийн мэдээж юм бус хөдөлгөөнд доош орчих боломжтой юм болов гэж харж байгаа. За биткойн доминанс унахын давуу тал нь юу гэхээр за мэдээж нийт market cap-таар байгаа хүмүүсийн биткойны юу багасаад за мэдээж биткойноос гарч ийна гэдэг чинь өөр бусад койнууд руу мөнгө орж байна гэж ойлгож болно. Тэгэхээр магадгүй энэ доош унах юм бол би бол биткойн доминансыг бол 48-аар 34 гэсэн энэ хувь орчим руу хараад байгаа. Тэгэхээр энэ доош унжиж альткойнууд маань мэдээж дэжгүй өсөлттэй үлгэмд орж ирнэ гэж бодож болно. За биткойн дээр ерөнхийдөө бол том цагаар буюу дээлигээр санаа зовоож байгаа зүйл юу вэ гэвэл за энд нэг иймэрхүү паттерн үүсэж байгаа. За ингээ харуул доороо шал дээрээ тааз. За нэг иймэрхүү зүйл үүсээд байгаа. За энэ дундаа ерөнхийдөө ингээ нэг жижигхэн буулж бутайр үүсээд өсөлттэй үлгэмд багаар ороод яваад байгаа. За тэгтээ энэ маань хэрвээ доошоо хэзээ сэтгэхгүй гэдэг нь нэлээд асуудалтай. За энэ магадгүй доошоо сэтгэх юм бол хүчтэй уналтын хөдөлгөөн орж иж магадгүй. За энэ дээр нэг bull market үед ажиглагддаг зүйл гарч ирээсэй гэж найдаж байгаа. За биткойн унж байх үед за бусад альткойнууд өсч идэг иймэрхүү үзэгдэл бол bull market үед нэлээд ажиглагддаг. Тэгэхээр энэ удаагийн bull market дээр за биткойн доошоо унж хахад альткойнууд дэше өсч чадахгүй эсвэл хит биткойноос хамааралтай байгаад биткойныгаа дагаад шокийн уналтуудыг бүгдээр хийх үү гэдэг бол мэдээж асуулт хэвээр хин ч юунийг мэдэхгүй учраас нэлээд эргэлзээтэй. Тийм учраас ерөнхийдөө арилжаа хийж байгаа бол мэдээж stop lossтай за мэдээж эрсдэл хэмжээг мэдчиж арилжаанд оруулах зүгээр гэж хэлмээр байна. За Phantom дээр бас манай нэг үзэгч шинжилгээ гэдэг үчээ гэж нэлээд бичээд байсан. За тэгэхээр Phantom дээр за энэ дайжгүй гоё дээлигээр харж байгаа шүү те. Гоё паттерн үүсээ дэшэс төрсэн. За паттерны ихсэн цэг дээр бол ирчихсэн байна те. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ хөдөлгөөн бол хансан байна гэж бол миний хувьд харж байна. За тэгтээ бага цаг руу наруулаад харъя те. Том өсөлтийн импульс хөдөлгөөн бол хандсан баха гэж харж байна. За ингээ харуул энд нэг иймэрхүү
доошсон магадaltaй паттерн байна. За ингээд гэхдээ нөгөө төгөр нь харуул энд өөрөө ийм гоё дээшсэн магадaltaй паттерны зурж иж магадгүй юм байна тийм үү. Тэгэхээр эндээс магадгүй. За доошоос тэрх юм бол эндээс шорт арилжаа хийгээд эндээс бай арилжаа хийх боломжтой гэж таам гаргаж болохоор за скоринг дээшээс тэрч юм бол за энийг дээшээс тэрсэн ч гэсэн би энэ дээр бол нэг лайхтар лонг арилжаа хийхгүй юм байна. За хоод хийж байгаа хүмүүс байвал зүгээр би бол хадгалаад байж ах зүгээр гэж бодож байна. За яагаад гэвэл энэ түүхийн харуул бас нэлээд өндөр өсөлтийг үзүүлж ирсэн. За ингээд харахад $3 дээр өчиж хүртэл өсчихсэн учраас за магадгүй энэ нэмэрхүү паттерн үүссэн, энэ нэмэрхүү паттерн өсчихсэн. За тэгэхээр магадгүй дахиад өсөх юм бол дахиад бас альткойн гоё явах юм бол за дахиад нэг all time high руу 188% өсөлтийг үзүүлэх бүрэн боломжтой байгаа маань. Тэгэхээр би бол Phantom-ыг яг одоо features арилж авал хийхгүй маань. За харж байгаад илүү гоё техник шинжилгээний дүр зураг үзүүлэх юм бол гоё спотоор худалдаж авах боломжтой юм болов уу гэж харж байна. За ингээд ерөөхдөө бол шинжилгээ дуусчихсан. За түрүүд гаргажсэн Ethereum-ийн таамаг бол би бол энийг хүлээж байгаа. За энийг бол нэлээд удаанч хүлээж байна да. За ингээд харуул би том таазан дээрээ гараад ирвэл pullback хөдөлгөөн хийх юм бол long арилжаанд орно гэж таамаглаж ирсэн бол за том таазныхаа дээрээс хариулт аваад хүчтэй уналтын хөдөлгөөн орж ирсэн. За тэгтээ тэр доор нь буцаад дээшээ татаад гараад ирчихсэн маарж байна. За тэгэхээр Ethereum-ыг бол дээшээ гараад за нэг 4000 гэсэн төвшин дээр 4000-аас дээш нэг 4300 төсөөд энэ дээр гоё 4 цагийн candle-уудаа гаргаад дайжгүй bullish pattern үүсгэн бол за нэг 3900 4000 гэдгээс дайжгүй long арилжаанд орвол дайжгүй болов уу гэсэн бодолтой бол байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бол энэ лонг дээр нэлээдгүй альткойн ярьлаа. За тэгээ та бүхэн бас ямар альткойныг илүү bullish байгаагаас доор дэлгэрэнгүй бичвэл дайжгүй байна. За мэдээж хүмүүсийн сонирхол хаана байна те. Би бол ажиллах ерөнхийдөө бол volume өндөртэй зас тун дайжгүй гэсэн төслүүд бол ингээд ярьчлаа. За энэ дээр миний портфолиод нэлээдгүй байгаа учраас эдгээр койнууд ярьлаа. За та бүхний портфолиод ямар хөө койнууд байна. Тэрийг бас нэлээ харж агаад тэн дээр нь шинжилгээ хийх гэж хичээе. За ингээд энэ 7 оныхаа техник шинжилгээг бол дуусгая. За одоо бүгдээрээ мэдээний хэсэг рүү орцгоё. За юу бас сонирхолтой санаачлагууд бас их гарч ирлээ. За энэ 7 хоногт. За Канадын Ванкувер хот болонгууд за биткойны өөрсдийн гэсэн нөөцтэй болоод биткойны төлбөр тооцоонд хүлэн зөвшөөрөө гэдэг санаачлаг гаргаад за энэ дээр болонгууд хотын эрдэнэ төлөвчид нар нь санал хураасан байна. За тэгээд нийт 11 гишүүнээс 6 дэмжиж 2-ын татгалзаад 3 нь ирээгүй байжээ. Бас монголчууд чиг. Тийм. Ер нь бол их танил дүр харагдлаа. Тэгж юм гайхаад ах сэдв биш үү те. Тэгээд яагаад энэ санал орж ирсэн бэ гэдээ үндслээ тайлбарлаж байгаа нь болонгууд 1995 оноос ингээ 2022 он хүртэл ингээ анзаарах юм бол тухайн одоо хотод байгаа байшны үн одоо ингээ real estate-үүд бол ингээ 385%, одоо үйл хөдлөхөөрийнх нь үн бол 385% бол ингээ өсч чадсан байна. Харин энэ хооронд болонгууд алтнаас бол ингээ ямар нэг өгөөж бол юусэн аваагүй. Алтны үн бол ингээ баг тогтмол шахуу байсан. Тэнгуутаа одоо fixed income буюу одоо үнэт цаас гэх юм уу те. Тэднээс болонгууд эсэгээр 185 сая долларын зах зээлийн одоо үнийн дүнгээр бол алдагдaltaй байна гэж үздсэн байна. За тэгэнгუთ энэ дээр болонгууд биткойныг ийм нөөц хөрөнгө болгож хадгалснараа болохоор за инфляцийн нөлөө болно бас зах зээлийн одоо уналтын одоо тэр савлгаанаас хамгаалж чадна гэж үзээд энэ хүү санаалгыг орж ирсэн юм байна. За эсэргүүцсэн хоёр гишүүний нэг нь бол ингээд хууль ёсоор ингээд яаж зохицуулах хэвээр тодорхой болоогүй зүйлийг бид нэр ингээд шууд ингээд хууль ёсны дагуу болоогүй юмыг шууд ингээд авч болохгүй. Хадгална гэдэг эрсдэлтэй гэж байна. Тийм. Ерөөд бол хуулийн зөвшөөрөлдөг бол хориглоно гэдэг байр суурьтай байгаа мэл. Тэгмээд нөгөө талаас нь хуулийн зөвшөөрөөгүй бүх одоо хууль цагааг бол дэмжинэ гэсэн үг гэдэг утгаараа харагдаж байгаа юм шиг байна. Нөгөө эсэргүүцсэн гишүүн болонгууд биткойныг ингээд хадгалах гэхээс илүү биткойн ч өөр ингээд environment байгаль орчинд бол ингээд сөргөн нөлөөтэй. Тэр нөлөөг нь бодох юм бол ингэж хадгалахаас буруу гэдэг зүйлийг бол ярьсан байна. За яагаад буруу вэ гэхэлээ биткойн майн хийх явц нөгөө цэцлэгааныг маш их зохицуулдаг тий. Тэгэхээр ерөөдөө бол Монгол орнд майнерууд маш их байгаа учраас өнгөрсөн 7 хоногт бас тогтсорлаа. Тэглээ тий. Ийм зүйлийг яригдсан байна. Шунж майн хийх юм бол ингээд тогтсоод байх нь. Үүнэсэнд бол амар хүн майнердлаа. Айл нэг майнер талцсан шүү. За тэгээд Arbitrum Foundation Ubisoft хоёрын хамтарсан ямар ч нэг тоглоом. За энэ бичлэгийг гарч хахад минт хийгдчих байх. Laserhawk гэдэг Play to Earn юм уу? Play to Earn гэхээс илүү ямар ч байсан NFT-д илүү төлөрсөн юм шиг байлаа. Тэгэхээр
тоглоомын токен гарах тухай мэдээлэл бол байгаагүй. Гэтэ энэ гарч магадгүй. 12 сарын 18-нд бол нээлттэй хин. 12 сарын 11-ний өдөр бол NFT-ийн free mint-ээр зарим нь эхлэх юм билээ. Тэгэхээр энэ бичлэгийг үзчихэд та бүхэн Magic Eden гэдэг одоо NFT платформ руу ороод Solana гэх юм да. Laser Hawk гэдэг зүгээр шууд юу OpenSea-тэй адилхан тийм marketplace NFT зардаг. NFT зардаг одоо онлайн сайт гэх юм уу. Тэр лөө ороод Laser Hawk гэдэг хайхан бол гарч ирэх байх. За тэгээд Magic Eden манаас өнгөрсөн 7 хоногт юу байсан баа. Өөрсдийнхөө Mi гэдэг токеныг одоо өөр дээр нь арилжаа хийжсэн ч юм уу хүмүүст одоо өгөөд airdrop-ын хийгдээд бас зах зээл дээр гараад тодорхой хэмжээнд өсөөд бас унлаа. За унсан шалтгаан нь бол аппликейшн гацсан бас хүлээлтэн төрсэн зүйл болоогүй гэдэг шалтгаанууд бас унжих шиг байлээ. За гэхдээ NFT зах зээл бол яалтчгүй эргээжлэлт хийсэн. За 12 сарын эхний 7 хоногт гэхэд 187 сая долларыг NFT борлуулалтаар бас авчирсан байлээ. За тэгээ энэний 92 сая нь OpenSea дээр байсан баа. OpenSea market дээр. Ethereum биш OpenSea гэж Ethereum-ийн сүлжээн дээр байх шиг байсан. Ер нь одоо NFT-ээр бас нэлээд хүмүүс гарч хэлж байгаа юм байна. За тэгээд нөгөө алдартай Microsoft-ийн одоо нөгөө илтгэл тавьсан Microsoft компани хувьцаа эзэмшигчдийн хорлолсон. За тэгээд биткойныг нөөцөөрөө хүлээж авах уугүй юу гэдэгтэр бол үгүй ээ гэдэг. Нийт хувьцаа эзэмшигчдийн 0.55% нь биткойныг хүлэн зөвшөөрөл доо гэдгийг санал өгсөн гэж яригдчихсэн. За гэхдээ юуны хэмжээгүй юм байна л да. Хэмжээгүй. Гэхдээ хиний Microsoft-ийн илтгэл бол YouTube дээр бүрэн тавигдсан байлаа. Та өөрөө орж үзье гэх юм бол Microsoft Bitcoin presentation гэхаа баг гараад ирэх бах. За тэгээд одоо бас нэг сонирхолтой үр дүн гарсан нь American ETF-үүд Satoshi Nakamoto-гийн wallet-наас илүү их биткойныг эзэмшдэг боллоо гэн. За Satoshi Nakamoto бол 1.1 сая биткойныг эзэмшдэг гэдэг харагддаг. За тэгэнгუთ Америкийн биткойны ETF-үүд нийтдээ 1 сая 3965 биткойн буюу 3965-аар илүү эзэмшиж байгаа гэдээ давсан гэдэг ийм сонирхолтой зүйл бас олжээ. Тэгээд одоо бол нөгөө нэг саяны уналтыг бол ингээд ерөөд нь ингээд бүх засвар орцсон гэж бас засалт нэлээд олон шинжээчд үзэж байгаа юм шиг байна. Хин онсон. Биткойн. За окей. Бас XRP-тэй нэг өөрсдийн стейбл coin гаргаж ирсэн тийм. Тэгээ би одоо ингээд бодоод байгаа. Дараагийн луна юу гэж боддог байхгүй. Тэгэхээр одоо тийм өөрийн стейбл coin XRP бас энэ bear market маягддаг эхлэх юм болсон нэлээд унж магадгүй юм л. Муухай яриад байхгүй тийм. Bull market гэж. Дандаа сайн сайхан юм байна гэж байна шүү дээ. За окей. За тэгээд хэрвээ та airdrop гэдэг бол Nexus гэдэг төслийг бас сонирхож үзээрэй. За Binance Labs бас өчтөрхөн Prina гэдэг төсөл хөрөнгө оруулалтаа зарласан. За Prina нь болонгууд Solana-аас сүлжээндээ суурилсан stable coin-ыг гаргах юм байлээ. Тэгээд Solana сүлжээндээ суурилсан юм stable coin-ыг гаргах төслийг дэмжинэ гэдэг нь бас Solana дээр бас нэлээд буудаж байж магадгүй. Solana stable coin гаргаж байгаа юм шүү дээ. Solana-гийн тэгээд Prina дээр бол угаасаа airdrop хийгдэх магадлал өндөртэй. Тэгээд та Prina руу сайт руу ороод хүн үрээд те. За бид нар referral code оруулахгүй авчаа те. Тэгэд энэ дээр хүн өрөөд бас даалгаврууд биелүүлээд давхар пул үсгээд ч юм уу оноо цуглуулад оноогийн нэмэгдүүлээд airdrop авах боломж бас бүрэн баг шиг байлээ шүү. Та сайт руу орж үзээрэй. Nexus болон Prina гэдэг төслүүд байгаа. За тэгээ өнгөрсөн 7 хоногт мэдээж Move гэдэг төсөл бол airdrop хийдгээрээ хийгээд зах зээл дээр гараад бас дайж айгүй сайн мэдээлж штэ. Одоо дараагийн launch бүл юу вэ? Одоо Gomble авах хэрэгтэй да. Хизээж Gomble Initial 2 гэж бууж байна да. За За ингээд миний хөрөх мэдээлэл бол энэ хүрээд дуусж байна.